Hi guys, энэ одоо Таиланд улсын нийслэл хот Бангкок хотод байрлах 3 түүхэн газрын ажиллах цагийн хуваар үнийн мэдээлэл болон тухайн газрыг үзэхэд хэр их одоо цаг хугацаа зарцуулах, хоорондын ядгаа болон аяллаар явж байгаад алийг сонгож үзвэл илүү тохиромжтой сэтгэл ханамж өндөртэй одоо байх талаас нь мэдээлэл хүрэхэд бэлэн болсон байна. За ингээд ихний газар болох The Grand Palace. За Grand Palace-ийн хувьд бол өглөө 8 цаг 30 минутанд нээгээд харьцангуй эрт буюу 4 цаг 30 минутанд бол хаадаг газар байгаа. За тэгэхээр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хамгийн сүүлчийн одоо аялал жуулчлал явж байгаа хүмүүсийг 3 цаг 30 минутанд хүлээж авдаг. За үүнээс цаашаа бол ер нь дахиж хүн бол дотгошоо оруулдаггүй. За тэгэхээр хамгийн сүүлийн хугацаа бол 3 цаг 30 минутанд ороод за түүнээс цагийн дараа буюу 4 цаг 30 минутанд хаалгаа барьдаг байна. За тухайн газрыг үзэхэд бол нэг 2-3 цагийг зарцуулна. За тэгэхээр миний хувьд бол 2 цагийг бол хангалттай одоо доторх юмнуудыг үзээд дуусчихна гэж бол бодож байна. За тэгээд тухайн газар маань нэлээд тийм шар өнгөөр одоо ихэнх зүйлээ шар өнгөөр будсан тийм маш зүрлэг одоо үзэсгэлэнтэй тийм газар байгаа. За энэ тухайн барилга хийдүүдийг одоо барьж байгуулахад бол гурвалжин дүрсийг бол маш их ашигласан байдаг. Тэгээ хайшаа саарн дэр нь гурвалжин дүрсийг олж харах боломжтой. Тэгээд ашигласан одоо өнгүүд нь бол шар, ногоон, улбар шар, за тэгээд мэдээж цагаан ийм өнгөнүүдийг ашигласан байдаг. Маш тийм дулаахан мэдрэмжийг бол өгдөг газар байгаа. За тухайн газрын одоо үнийн мэдээлэл нь бол одоо тасалбарын үнэ нь бол $15, 6 центээр яг өнөөдрийн байдлаар бол Trip.com дээр бол зарагдж байгаа юм байна. За гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тухайн тикет маань болохоор The Grand Palace дээр нэмэх нь тэгээд Temple of the Emerald Buddha гэдэг юм уу хоёр газрыг үзэх тикет байдгийг шүү. Хүмүүс болохоор Grand Palace-ыг үзчихэд яваад өгдөг. Emerald Buddha-г үзээгүй үлдээсэн байдаг. Та нэгэнтэй л төлбөрөө төлөөд тасалбарыг авчиж байгаа юм чинь Emerald Buddha-г үзэх хэрэгтэй. За Emerald Buddha бол Grand Palace-ын яг ард нь ерөөсө 5 алхмын цаана гэдэг бас маш сүрлэг одоо Буддагийн хийд бол байдаг байгаа шүү. За дараагийн газар болох The Ancient City. Ancient City-гийн хувьд бол өглөө 9 цагаас оройн 7 хүртэл бол ажилладаг. За ер нь бол өмнөдтэй харьцуулбал хамаагүй урт цагийн хуваар ажилладаг. За тэгтээ бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ маань 6 гээд хамгийн сүүлийн одоо үзэрэг үзэж байгаа хүмүүсээ хүлээж авдаг тийм газар байгаа шүү. Тэгээд тухайн газрыг бол та нэг 3-4 цагийн дотор ер нь бол хангалттай үзээд дуусгачихна. За тэгтээ миний бодлоор бас 3 цагт ер нь бас хангалттай үзээд дуусчихна гэж бол бодож байна. За тэгээд тухайн газар нь бол одоо эртний Таиланд хүмүүстэй одоо яаж амьдардаг байсан, ёс уламжлал нь ямар тэр талаас илүү нэлээд түлхүү одоо өгүүлэх тийм газар байгаа. За тэгээд тухайн газарт бол зарим барилга байгууламжинд усан дээр баригдсанаар бол одоо чинь Монгол хүмүүс одоо бидний хувьд бол нэлээд сонирхолтой байх гэж бодож байна. За тэгээ үнийн мэдээллийн хувьд бол яг өнөөдрийн байдлаар Trip.com дээр $11.86 үнэтэй бол зарагдж байна. За ингээд сүүлийн газар болох Wat 10. За Wat 10-ны хувьд бол маш том сүрлэг нэг хийд байгаа. За тэр хийдийг л үзэн. За өмнөх хоёр газартай харьцуулахад бол үзэх одоо зарцуулах цагийн хувьд бол харьцангуй бага ер нь бага байгаа. Харьцангуй ер нь бол 1 цагийн дотор л ер нь бол тухайн газрыг үзээд дуусчих боломжтой. За цагийн хувьд бол өглөө 8 цагаас оройн 6 цаг хүртэл ер нь хаалга нээлттэй байлгаж идэг тийм газар байна. За тэгээд 1 цагийн дотор ер нь бол үзээд дуусчих боломжтой. За үнийн мэдээллийн хувьд бол $12.83 цент байгаа. За тэгвэл энэ $12.83 за тухайн хийдийг үүсгэхээс гадна дээр нэмээд одоо 3 цагийн турш одоо Таиланд одоо үндэсний офсыг бол түрээсэлж өмсөх эрх бол цуг одоо багцлагдсан байдаг. За тэгэхээр $12.83 центээр бол тухайн сүмэгч үзэн дээрээс нэмээд ер нь бол Таиландын үндэсний офсыг бол өмсөж болох нэ. За тэгээ энэ 3 газраас яг алийг илүү гэж бодоод би танд санд болгох вэ гэх юм бол миний хувьд бол Grand Palace буюу ихний танилцуулсан газар бол хамгийн одоо илүү ийм үзэхэд тохиромжтой, сэтгэл ханамж өндөр тааламжтай байх гэж бодож байна. Яагаад гэвэл Grand Palace-ийн хувьд та сонирхолтой барилга байгууламж үзэн, бас хийд ч үзэн. За тэгээд нэлээд том тэгээд зарцуулах хугацааны хувьд ч гэсэн ер нь бол 2 цагийг та зарцуулна. За тэгээд маш үзэсгэлэнтэй, маш одоо ийм сүпмэр газар бол байгаа.
За дараа нь бол Wat 10-ыг санал болгож байна. За Wat 10-ны хувьд бол яг ганцхан сүрлэгэл байгууламж үзэл тэгэл ер нь бол энэ юу маань бол үзүр үйлчлэгээний түүхэн газар нь болчихж байгаа. Тэр талаасаа бол ялчгүй Grand Palace-ыг бол гүйцэхгүй. За хамгийн сүүлийн Ancient City бол яг усан дээр одоо байгуулагдсан тийм одоо хэсэг байгууламжуудыг үзэхээс гадна Таиландын одоо уламжлалт ямархуу амьдрал аж төрдөг байсныг бол сонирхон. За тэгтээ нүдээ баясхийг гэх юм бол яг тийм нэг сүрлэг гоё байшин барилгууд гоё гэл цал болсон тийм юм бол одоо Ancient City-д бол байхгүй. Тэгэхээр би бол Grand Palace-ыг бол нэгт, за хоёрт бол Wat 10. За тэгээ сүүлд нь бол Ancient City-г бол санал болгож байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Лайк болон subscribe дараарай.